За Роберт Гринсийн бичсэн Эрх мэдлийн 48 хууль гэдэг номын талаар ярьж байгаа. Өнгөрсөн удаа эхнээ 3 дүрмийг ярьсан. Тэр нь юу байсан бэ гэдэг чинь нэгдүгээрд Нарны гялваагийн бүү халахлаа гэж. Эрх мэдэлтэй хүмүүс эсвэл албан байгууллагын удирдлага даргаас илүү харагдаж болохгүй. За хоёрдугаар нь үлдээж хэрэг найжаа ерөөсө хижээч итгэж болохгүй. Харин дайснаа ашиглаж сурах. За энэ аргийн талаар. Гуравдугаар нь үлдээж хэрэг онцох шиг бай гэж. Хижээч одоо өөрийг нь дэлгээстэй ном шиг байлгаж болохгүй. За энэ 3 зүйлийг ярьсан байж байгаа юм. За өнөөдөр жалгаад энэ номын 4-өөс 8 дугаар зүйл хүртэл 5 дүрмийг авч үзье. 4-р дүрм. Жайлшгүй шаардлагатай байсан ч гэсэн байж. Чөөхөн ярах хэрэг. Их яраж болохгүй. За яагаад вэ? За энийг хүртэл жир түүхэн баримттай хэлэх юм байгаа юм. За 5 дугаар нь хүртэл жирэг байна шүү дээ. Нэр хүнд бол ба шүү дээ. Хамгийн том чивсэг. Ийм учраас юм ба шүү дээ. Нэр хөндөө бүр амь насаараа хамгаалж хэрэгтэй гэсэн. За ийм агуулга. 6 дугаар зарчим нь юу гэхтэй жирэг. Олон нийтээс ялгарч харагдах хэрэгтэй. Сайнаарч болтугай, муугаарч болтугай. Ямар ч ялгаа байхгүй. Ямар ч байсан байж шүү дээ. Өөрийгөө анхаарлын төвд оруулах хэрэгтэй. Тэгжиж л ба шүү дээ. Дараагийн алхамдаа эрх мэдэлтэй болох юм байна. 7 дугаар хууль 7 дугаар зарчим дүрм нь юу гэвэл ажлаа мөлтөж зэрэг бусдаар хийлгээд хаших шимийн мөлтөж зэрэг өөрөө хүртэх. 8 дугаар нь мөлтөж зэрэг урих тавихаар. За ийм 5 жилийн одоо арга байдаг. За одоо эхлээд мөлтөж зэрэг 4-р дүрм. Болж өгвөл баг ярьж жайлшгүй шаардлагатай байсан ч гэсэн ялгаа байхгүй. Чөөн ярих хэрэгтэй. За энэний талаар. За эхлээд мөлтөж зэрэг хүн яагаад баг ярих хэрэгтэй юм бэ гэдэг зэрэг эрхэм мэдэлтэй хүмүүс бол ерөөсөн баг ярддаг байсан байна. За шууд мөлтөж зэрэг түүхэн сургаамж болсон үйл явдлыг авч үзье. 1825 онд Николай хаан ширэн суусан байна. За энэ үеэс эхлээд байж та энэ Оросын либералчууд бослог гаргасан эрхчлөө нөтөл. Оросыг мөлтөж зэрэг шинчлээд европчлахыг шаардсан юм хөдөлгөөн байсан юм байна. За энийг болвол энэ Николай хаан болвол харигсаар дарсан. Ингээд энэ эрхчлөөний төлөө бослог гаргагчдын толгойлогчдын мэдээж баримтлал авсан байна. Эннийх нь хамгийн гол одоо толгойлогчийн нэг нь байна шүү дээ. Удирдагч нь болвол контрактын Лио гэдэг залуу хүн байсан байна. Ингээд уг нь одоо дөрвөн мөчилж салгаж алах ял өгсөн байна. За энийг мөлтөж ирээд дараа нь өөрчлөөд дүүжилж алахар болсон. Тэгээд религиовыг мөлтөж ирээд дүүжилсэн юм байгаа олно өмнө. Тэгсэн чинь олсон тасараад ончихгүй юу. Тэгсэн чинь религио мөлтөж ирээд босч ирээд харж гинөө та нар энэ орсууд ерөөсөө юу гэж юу хийж чадах болчихсон байна. Ядаж хүн ойлгохтойхон дүүдэлж чадахгүй байна. Та нар харлаа үжтэй гэж хашгирсан гэж байгаа юм л да. Бүх хүч чадлаараа. За энэ либералчууд бол Оросыг шүгэмжил байсан. Ховсгол хийгээд шинчлэх сонирхолтой. Тэгэхээр эннийх нь бас нэг баримт нь юу болж ирэх гэдэг чинь ядаж хүн дүүдэлж чадахгүй олсон тасраа гонч. За энэ үед бол мэдээж религио баярлсан байж таарна. Боомлогдож өгөөгүй учраас. Ягаад өгөхтэй жирэг энэ Оросд тийм хуйлтай байсан байна. Хүн дүүдэлж алах үед биштэй хэрвээ тэр дээсэн тасарч гэх юм бол алах ялаас чөлөөлдөг байсан байна. Энэ болтой жирэг юр бусын хувь тавилантай тэнгэр өршөсөн гэж үжээд. Тэгэхээр религио болтой жирэг тэнгэр өршөгчлээ алгахдахгүй юм байна гэж бодоод тэг хэлсэн байх л да. Тэгээд олсон тасраад онсон тухай хаанд мэдгдсэн. Тэгэхээр хаан болтой жирэг за тэгвэл амь насын өршөөе гэд гарын өсгөж урах гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь хажуугаас нь болтой зэрэг яг тухайн байдлын нүдээр үжиж харсан төшмөл нь болтой зэрэг хийсэн. Религио болохтой зэрэг энэ Орос сар юу ч хийж чадахгүй нь ядаж болтой зэрэг хүн дүүдэлж чадахгүй нь олсон тасраа унчлаа гэж тэг хийсэн шүү гэж. Тэгэхээр энэ үгийг Оросын хаан сонсоод гарын өсгөж урах юм болж байгаа. За тэгвэл Оросууд жоохон зөв хийж чадчих нүг байна уу гэдгийг баталж харуулъя гэдэг. Өршөөхөн болсон. Ингээ маргааш нь болтой зэрэг дахиад религио дүүжилсэн. Мэдээж энэ удаа болтой зэрэг дээсэн тасраа. Ингээд религио харамсалтайгаар амнасаа алдсан. За энэ юугийг харуулж ийн вөхтэй зэрэг байна шүү дээ. Хитрхээ их ярсантай болох талтай. Контрати религио тухайн жил дөнгөж 31 настай байсан байхгүй юу? Олсон тасраа унсан бол тэгээд л жалуураад талархаад мөргөөд өршөөгдөх байсан. Харамсалтай нь ганцхан энэ үг хэлснээсэн болоод дараагийн өдөр нь дахиад дүжил болчихж байгаа. Тийм учраас ам байна шүү дээ. Хэрэггүй үгийг баг ярьж байгаа хэрэг. Хэрэгтэй байсан ч гэсэн ярих хэрэг байна. За дараагийн түүхэнд оршлоо. За Маркиус Кориоленус. За энэ бол бүр манай эрнээс өмнө 5 дугаар зуунд одоогоос 2500 жилийн өмнө эртнээ Ромод байсан. Алдартай чиргийн жанж. Олон удаагийн дайн тулаанд ялсан.
Чиргээ ерөнхий командлаж байсан байхгүй юу? Тэгэж байснаа мань хүн улс төрд орё гэсэн сонирхол төрөөд сонгуульд орчихсон юм байна л да. За энэ нь бол манай эрнээс өмнө 454 оноо байл. Тэгээд олонний өмнө гарч ирээд яг одоогийн манай улсын хурлын сонгуул болж байхдаа бас үг хэлдэг байсан байна л да. Одоо маань эр болтой жиг өөрийнхөө шарх сорог өнтер өдвөлээд би энэ эх орныхон төлөө ингэж байлцсан гэдэл. Тэгтээ жир хүмүүс алгадашаал хүрээлээ дэмжиэд. Үнэхээр гайхамшигтай юм байна. Өөрийнхөө ам биеийн жовоожж бид нар яварсан юм байна гэдэл. Тэгээд дараа нь яг сонгуулийн өдөр бас олон хүмүүс бас үг хэлдэг юм байна. Тэгтээ жирг нь биш та. Мань хүн ам нь халаад ярах тусмаа. Өөрд нь дургу байсан хүмүүсийг муулдаг, шүхэмжилдэг, хэл амаар доромжилдаг. Хэл хэлэхгүй хэл гарах гэж гаргасан юм байна л да. Тэгээд сонгогдсон. Энэ ардчлал гэдэг чинь яг одоо байгаа юм биш. 2500 жилийн өмнө гэсэн энэ грек хоромд байсан юм байна. Тэгээд одоогийн ардчлал их агуу их ардчил гэж тодруулж харуулахын төлөө тэр хуучны ардчлалын хот улсын гэдэг ч юм уу хэмжээт эрэхтэй ардчил гэдэг ч юм уу тийм байдлуудаар ингээд гутаачсан болохоос биш. Яг үннийг хэлэх юм бол одоотой нөх ялгаа байгаа. Тэгээд мань хүн улам илүү дургуучаад сонгогдоог учраас тусламжаар одоо ингээд тарай будаа антар орж ирсэн. За тэрийн ч гэсэн өгүүлэхгүй антар гэдэг. Тэгээд энэ үйл явдлууд нь болтой тэр тухайн үеийн Ромын эрх баригчдыг сенатын гишүүдийн дургуйчлын хүргээгээд хэрвээ олонний өмнө гарч буруу хэлэх юм бол өөрөө ч уучлана. Тэгж чадахгүй бол өөрөө чинь шийтгэнэ гэж ийм шийдвэр гаргасан. За тэгээд хамгийн сүүлд нь болтой тэр үхэлэх чавшаа болгосон. Тэгээд мань хүндтэй хаад олонний өмнө гарч ирээд үхэлсэн. Ихтэй дултай жирэг их жөөлөн дуутай буруу хэлээгээд ярьж хэлсэн. Гэсэн мөртөө ярих тусмаа болтой жирэг ам нь халаад хэлэхгүйгээ хэлж улс төрчдийг ард түмнөнд оромжилсан. За ийм байдлаар болтой жирэг ярьсан. Тэгэхээр нь болтой жирэг хүмүүс дургуучаад. Бид нар бол энийг баргал амьд бурхан шиг Дайнай Баатар Ромын хамгаалсан гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгдээ шал тэнэг юм байсан байна гэж тэгж ойлгосон. Тэгээд баривчлаад Тарпын хадны оройгоос өндөр уулын оройгоос доош нь түлхэж унгаах ийм шийтгэл өгсөн юм байна. За тийм учраас юм байна шүү дээ. Хүний хэл гэдэг бол биш шүү дээ. Шулам гэж юм л да. Зөвхөн чөөхөн хүн л одоо удирдан чахарч чаддаг. Өөрөөр хэлэх юм бол хүн болгон яраа илтгэл хийж чадахгүй гэсэн. Чиргийн жанжин хүн чиргэн удирдаад явах хэрэгтэй. Бөхчүүд бол бөхөн сайн байрлах хэрэгтэй. Маш одоо алдар нэртэй бөхчүүд улс төрд ороод нэр хүнд нь унчихсан. Ийм жишээ манай Монголд бас одоо олон байдаг. Тийм учраас юм биш үү? Монгол хэлэнд бол бас ийм үг байдаг шүү дээ. Тэнэг хүн дугайдан сүртэй гэж. Тэнэг юм бол биш үү? Яраа тэрэг байхгүй чимээгүй байсан дээр. Тэгхийн бол их сүртэй харагдана гэсэн ийм санаа юм байгаа юм. Тэнэг мэдгэчих байхгүй яраад хэлэх юм бол. За дараагийн жишээ. За энэ бол бас 14 дугаар Луис сан 72 жил Европын түүхэн дээр хамгийн олон жил хаан суусан хүн. Яагаад ийм олон жил удирдан жахарч байсан бэ гэвэл үг чөөн хэлдэг байсан байна. Душимдууд нь ултаж хоорондоо асар их ярьж маргалддаг. Асуудлыг хэлэлцдэг. Тэгж хэлэлцүүлдэг байсан байна. Ингээд хоёр талд хуваагдаад хэлэлцээд энэ дотроос шалгарч үлдсэн эсрэг хоёр өөр байр суурьтай хүн хааны ордонд орж ирдэг юм байна. Тэгээд энэ хоёр нь хааны өмнө хэлэлцдэг. За энэ үед бол хаан сонсоод ямар дүгнэлт хийдэг вэ гэдэг жирэг. За би бодож үзье хэлдэг юм байна. Тэгээд хэд хоногийн дараа өөрийнхөө шийдвэрийг гаргадаг. Ийм байсан байна. Ийм учраас юм байна шүү дээ. Хаанаас маш их айж сүрддэг. Юу бодож явах нь мэдэгддэг. Тэгээд чөөхөн хідэн жинтэй үгэлдэг. За энэ хэлсэн үгийнх нэг нь болтой жирэг. Би бол часаг гэж хэлсэн гэж. Энэ хамгийн алдартай үг. Тэрнээс олон үг ерөөсөө ярьж байгаа. Амны уншлаг болсон хамгийн олон удаа хэлдэг үг нь шүү дээ. Би бодож үзье гэдэг ийм үг юм байна. Тухайн талбар дээр тухайн ах шинд ерөөсөө хэжээч сэтгэлийн хөрлөөр ярьдаг. Бодод тунгааж үжээд чөөхөн үгтэй шийдвэр гаргадаг. За ийм ам байсан байна. Хүнд бол биш та хамгийн их айдас төгшөр авчирдаг нэг үгтэй жирэг. Чимээгүй нам хүн байдал гэж юм л да. Өөрийнхөө бодсон сансан юуг дэлгээд барчхануулаад ярьж байгаа хүнээс бол дахин ч айх. Харин юу ч ярихгүй сууж байгаа хүнээс хүн их болгоомжилдаг. Тийм учраас энэ ном дээр өөрөө бити ярьжээ. Харин биш хүмүүсээсээ яруулж гэж байгаа юм да. Ер нь бүгд хүмүүсийн ярахыг сонсох дуртай. Тэр нь ултаж ирвэ шүү дээ. Юу ярих нь хамаагүй. Агуулгын ерөөсөн сонирхгүй байна гэж байгаа байхгүй юу? Юу сонирхоод байна үгтэй жирэг. Өөрийн чи ярьж яхах нь зөв байна уу, буруу байна уу тэрэнд дүгнэлт хийхийн төлөө сонсч ийн гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн тэнэг юм уу, ухаантай юм уу гэдэг чинь дэнцлэхийн төлөө
Өөрийн чи яриагийг сонсож байгаа. Өөрийн чи яруулах гэж оролддог. Тэгээд сонсдог. Агуулга нэмаа байхгүй. Тэгээ хүн болвол ийм төрлийн юм. Тийм учраас тэнгээ мэддэггүйхийн тулд тухай байх нь хамгийн зөв сонголт гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд өөрөө чинь асуудалд оруулахын тулд өгнөөс чинь өөр. Хэрвээ юм ярихгүй бол өөрөөс чинь ямар ч одоо шалтгаан олж чадахгүй шүү дээ. Тийм учраас монголчууд бас олон өдөр үгэн бэхлэх хэрэгтэй гэж ярь сургаж ирсэн. Сурвалж бичгээр байдаг. Чөөхөн үг хэлэх юм ач холбогдол нь бас юу байна вөхтэй зэрэг. Хүмүүс өөрийн чи ярьсан чөөн үгийг боддог гэж байгаа байхгүй юу? Энэ жоохон юу ярьж байгаа. Өөрийнхөө болтож таавар. Тэгээд өөрийнхөө тайлбарыг. Үг хэдий мэрэгэн боловч дуустал үл өгүүлнэ гэсэн. За ийм үг байгаа. Энэ юу гэдэг чи дуусгачих юм ба сонирхол байхгүй. Өөрийн санаа бодд юм ойлгочих гэж ирсэн. Тийм учраас ойлгомжгүй чөөхөн үг хэлэх нь онцгой болж хүмүүсийн донд үлдэнэ. Тэрийг хүмүүс таах дуртай. Тийм учраас юм байна шүү дээ. Эрх мэдэлтэй болъё. Эсвэл эрх мэдлээ хамгаалж үлдээ. Эсвэл нэр төртэй байх юм болвол чөөн ярих хэрэгтэй юм байна л да. Тэрнээс биш шүү дээ. Эгэл жирийн хүмүүсүүд өдөр тутмын амьдрал дээр болвол бид нартай жирэг ярьж ах хэвээр. Энийг болвол шинэ үеийн сэтгэл судлалын номууд дээр бүгдэн дээр бичиж байгаа. Гэр орондоо найд нөхөд ажлын хамт олонныхон дотор ам хуурайгүй ярьж ах нь болтой жирэг амьдралын бас хамгийн чухал нэг хэсэг. Энэгээрээ хүн болтой жирэг ойлгочдаг, тайтгардаг. Сайн ярьж ах хэвээр. Энийг бол дэмжиж байгаа. Тийм байх хэвээр. Тэрний төлөө Ираны урлагийн тухай олон номууд хэвлэгдсэн байдаг. Энийг бид нараас олон дахин ярьж байгаа. Зөвхөн одоо тийм том эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай нэр төрөө хамгаалж үлдэх гэсэн сонирхолтой. Ийм хүмүүсийн хувьд л ярьж байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо нэг одоо өөрийгөө нууцлаад бусдыг айлгаж сүрдүүлэх гээл тэгээд чимээг дүнсгэр байдлаа суугаад байвал тэрэн шиг байтгартай юм байхгүй. Бид нар ихнээ яран дээр бол хэлсэн байгаа төөрөгдүүлэх ёстой гэж. Утаа манангаар. Хэрвээ биш дээ. Төөрөгдүүлэхээс арга хэрэглэх юм бол илүү сайн ярьж ажиллаж байгаа. За ийм учраас дөрөвдүгээр зүйл нь юу вэ гэхтэй зэрэг ихэ ярснаа хэрэггүй. Ихэ ярах тусмаа уртаа хормой хөл орооно. Уртаа ихэд хүжүү орооно гэж ашиггүй байдлаар орно. За тэгвэл эрх мэдлийн 48 хуулийн 5 дугаар хууль. 5 дугаар зарчим буюу дөрмөн. За энэ юу вэ гэхтэй зэрэг нэр хүнд болвол өөрийг ч хамгаалах хамгийн том живсэг. Тийм учраас нэр хөндөө алдаж болохгүй амь насаараа хамгаалах хэрэгтэй гэсэн ийм зарчим байгаа. За монголчууд бас хүн нэрээ шувуу өдөн гэж ярьдаг. Нэр их чухал байх нь байна шүү дээ. За одоо байна шүү дээ. Яагаад нэр ийм чухал байдаг талаар шууд түүхэн жишээг нь үз. Манай он тоолын 3 дугаар журны үед хүннүг гүрний үед хятадууд дотроо болтоо зэрэг олон жижиг улсад туваагдаад хямралдан байлдаж байсан. За энэ нь болвол хятадын түүхэн дээр гардаг 3 улсын үед. Шүү гэдэг улсын чиргийн жанжин ерөнхий сайд нь болвол Жүүгэл Ян гэдэг хүн байсан. За энэ болвол хятадын түүхэн дээр хамгийн одоо алдартай юугаар алдартай өгтэй зэрэг арга ухаанаар. За энэ Жүүгэл Ян болохтой зэрэг Ви улсын чиргийн жанжин Цма И гэдэг хүнтэй олон удаа тулалж исэн байна. Тэгээд нэг удаа Жүүгэл Ян чөөхөн чиргэн дагуулад нэг жижигхэн хотод амархаар явж л та. Их чирэг ороход. Энийг болохтой зэрэг нөгөө дайсны талын жанжин болтой зэрэг мэдчихсэн байна. Ингээд 150 мянган чиргэн дагуулад Жүүгэл Янгийг баривчлахаар хүрээд ирчихлээ. Энийг болтой зэрэг Жүүгэл Ян бас мэдчихсэн байна. Одоо баларчсан хэрэг. Цмаийн одоо энэ удаа баривчлах юм байна гэдэг. Тэгээд арга гаргасан юм байна. Төшөмдүүд нь одоо яг байлдах уу гэдэг. Байлцсан хэрэггүй хотынхаа хаалгыг нээгээд өг. Тэгээд чиргүүдэн болтой зэрэг жирийн хувцсан өмсгөөд жир живсхийн нуулгаад өөрөө болохтой зэрэг олонний нүдэн дээр ил гажир хөгжим тоглоо сууж ирсэн. Ингээд Цма И болтой зэрэг ирээд үтсэн чинь Жүүгэл Янтанд хөгжим тоглоо сууж харахтай зэрэг таньчихсан. Гэтэл биш тэ ямар жир живсэг чирэг мөр байхгүй. За энийг хараад л та зэрэг Жүүгэл Янгийг алсан гой. Бучаад харьсан байгаа юм. За энэ ямар учиртай вэ гэдэг зэрэг байна шүү дээ. Өөрийн хүчтэй өрсөлдөгчийг ямар ч жир живсэг байхгүй хөгжим тоглоод олонний дунд ганчаар сууж явах үетэнд тараад хөнгөөчих юм болвол нэр нүрэнд нь хүрнэ. Өөрийнхөө агуу их нэр алдрыг алдна гэсэн. Тийм учраас ам байна шүү дээ. Нүрэндээ хүрэхгүйгийн төлөө баривчилсан. Жүүгэл Ян бас авь адилхан өдөөс энэ арга хэрэгсэн байна.
Хэрвээ байлдах юм бол 100 жирэгтэй хүн яагаад ч гэсэн 150 мянган жирэг ялахгүй учраас готомчтой хэрэг бол. Тийм учраас юм байна шүү дээ. Өөрийгөө болвол Цмаигаас айхгүй байна гэд хотынхаа хаалгыг нэгээд олонний дунд илэр хөгжим тоглоод суужсан байна. Энэ нь бас өөрийнхөө нэр төрөө хамгаалсан хэрэг юм байна. Ийм байдлаар хоёр талаасаа өөрийнхөө нэр нүрийг бодолчсон. За ийм одоо түүхэн үйл явдал. За энэ болвол нэрээ хугалахаар ясаа хугал гэдэг. За энэ эхэлж үгтэй таарч байна. За бас их хятадын түүхээс энэ номдор дахиад нэг иш татсан байгаа юм. Тэр нь юу гэхдээ зэрэг эртний Уй улсын үед Мизэ Ша гэдэг нэртэй юм нэг хааны ордонд төшмөл байж л да. За энэ үед хаан нь болвол биш та. Хааны морин тэргийг хэрвээ хэн хулгайлж хөлгөх юм болвол хөлийн тайрнагсан тийм хуйлтай байж л да. Тэгсэн чинь нэг өдөр энэ Мизэ Шагийн ээж нь өвдөөд яаралтай морин тэрэгний хэрэг гарч л да. Ингээд хаан хэлэхгүй нуугаад морин тэргийг өлөөд ээжийг очиж эргэжүүлээд ирж. Энийн нуттай зэрэг хаан мэдчихсэн юм байна. Хууль бол хууль, хуулийн дагуу Мизэ Шагийг хөлийн тарихгүй болохгүй. Гэсэн ч гэсэн хаантай нөхөрсөг харьцаатай бас маш чухал дүшмэл байсан учраас шууд хөлийн тарьж болохгүй. Ийм учраас хаан нэр хөндөн бодоод юу гэж хэлсэн бэ гэдэг зэрэг Мизэ Ша ямар ачлалтай хүүхэд вэ? Ээжийн төлөө хөлөө хүртэл тайруулахаас айхгүй юм шүү дээ гэж ингэж хэлсэн. Ягаад гэвэл Мизэ Ша болвол хааны ус дотны найз нэр хүнтэй төшмөл. Ганцхан нэг удаа морин тэргийг хулгайлж унсны төлөө хөлийн тарьж болохгүй. Тэгхийн болвол хааны нэр хүнд унана. Хэрвээ биш хөлийн тайрахгүй юм болвол хойл чаажийн нэр хүнд бас унана. Хэнийх нь хөлийг тайраад хэнийх нь хөлийг тайрахгүй юм бэ гэдэг асуудал. Ард түмнүүд донд итгэл авна. Тийм учраас энэ эзэн хаан болвол ээжийнхэн төлөө хөлөө хүртэл тайруулахаас айхгүй байна гэж ачлалтай юм байна гэсэн нэр зүйлгээд өршөөж байна. Ингээд болтой зэрэг энэ Мизэ Ша гэдэг төшмөлийн нүрийг хамгаалж байгаа юм. Өөрийнхөө нүрийг ч гэсэн хамгаалсан, хуулийн ч гэсэн нүрийг хамгаалсан. За, ийм үйл явдлын жишээ гэж түүхэнд үлдсэн байдаг. Гэтэл биш та. Даварсаар дагвын өрөө дээр гэж хэлж шүү дээ. Нөгөө төшмөл маань цаашдаа хааны хайр халамжид аахгүй. Дахиад бас морин тэргийг хулгайлчихсан байхгүй юу? За энэ удаа бол нэлээд нас өгшрөөд хааны цэцэрлэг төрөлнгийн тоорыг хулгайлж идэхин төлөө хаанаар овлоод морин тэргийг хөлгөлж яваад тоор жимсээ хулгайлж идсэн. За энэ нь бол олон удаа давтагдсан учраас энэ удаа энэ төшмөл болвол хөлөөнд тайруулсан биш. Толгойг нь таслуулсан юм байгаа юм. За энэ бүлэгт гарч ирж байгаа энэ хідэн түүхэн үйл явдлаас үндэслээд Роберт Грин болвол дүгнэлт хийсэн байгаа юм. Тэгээ яагаад ингэж энэ нэр хөндөн амнасаараа хамгаалдаг юм бэ гэдэг хэрэг шүү дээ. Энэ нэр хөнд гэдэг бол байж тээ эрхэм мэдлэлтэй байхын тулгын чулуу гэж юм л да. Нэр хөндтэй болох юм бол эрх мэдлэлтэй болно. Нэр хөндөө алдах юм бол эрх мэдлээ алдна гэсэн. Тийм учраас нэгдүгээрд нь өөрийнхөө бүх авьяас чадвараа ашиглаад, дайчлаад түүгээрэн болохтой зэрэг нэр хөндөө олж авах хэрэгтэй гэж байгаа юм. Ингээд нэр хөндтэй болчих юм бол эрх мэдлэлтэй боллоо гэсэн. Эрх мэдлэлтэй болчих юм бол өөрийн чин хэлсэн ганц үг тэнгэр гажрыг дөргиулж өөрийн чин тавьсан ганц цог бусдад түймэр шиг санагдах болно гэж бичсэн байна. Эрх мэдлэлтнээ хэлсэн үг бол тийм хүчтэй. Ингээд 3 дугаард нь яах вэ хэрэг? Нэр хөнд гэдэг нь биш үү? Чучлахгүй чуглуулсан сайтар хамгаалж явах эрдэнэ гэж. Юу эрдэнэ вэ гэдэг зэрэг биш үү? Өөрийн чин түрээвчин байгаа банкнд байгаа өв хөрөнгөч юм биш. Өөрийн чин нэр төр энэ болвол сайтар хамгаалж явах эрдэнэ гэж бичсэн байна. Ийм учраас юм биш үү? Хүн нэрэн тоос өдөн гэсэн үг гарч ирсэн байна шүү дээ. Тэгэхээр юм биш үү? Энэ нэр хөндөн хамгаалахын тулд хүн байлдах ёстой болчихно л да. Дайснаас хотынхоо хэрмийг хамгаалаад, хил хажгаараа хамгаалаад байлдах шиг өөрийнхөө нэр төрийг хамгаалахын төлөө бас хүчин чөтгөл гарах хэрэгтэй. Өөрийнхөө нэр төрийг хамгаалж үлдэхийн төлөө хижээч гисэн байж бууж гэж болох. Чөхрөшгөө байх хэрэгтэй. За яшаа. Тэглээгээд яадаг ингээд тийм хээгүүжэн гаргаад орхиж болохгүй. Гаргуунд нь хайж болохгүй. Хамгийн эрхэм зүйл чинь өөрөө чинь өв хөрөнгө алтан мөнгө эд баялгаас илүү нэр төр хамгийн чухал байгаа юм. Тийм учраас ясаа угалж болно нэрэн битээ углаа гэсэн байгаа ч. Тэгэхээр яаж хамгаалах вэ?
Нэр хүндий чинь унгааж болох довтлогоонуудыг урьдчилан харах хэрэгтэй. Хэн өөрийн чинь нэр хүндийг сэвтэх гэж байна. Тэгээд тэрийг таслан зогсоох хэрэгтэй. Тэгээд болтой жирэг аюулгүй болгож устгах хэрэгтэй. Яагаад тэгж байгаа юм бэ? Яагаад үхтэй жирэг нэр хүндээ алдах юм бол өөрийн чинь тал бүрөөс хүмүүс товтлоод эмжиг сул дорой болгоод хижиж эргэж сэргэхдэггүй болгоно. За энэ нуттай жирэг нэр төр яагаад чухал? Яагаад хамгаалах ёстой гэх шалтгаан юм байна. Дараа нь нуттай жирэг энэ номдэр юу зөвлөсөн бэ гэдэг жирэг дайснаа дарах арга нь юу гэвэл бас ялгаа байхгүй нэр хүндээр нь алдах. За энэ бол хамгийн сайн зүйлс. Тийм учраас дайснаа дараа их юм бол нэр хүндийг унгаагаад нэр хөндөд нөх гаргаагаад нүүрэнд нь хөөд өрчиж устгах хэрэгтэй. Хэрвээ вэ штэ нэр хөндөнд цэвтгэл юм бол тэр дайсны устгах ажлыг олон нийт байгаль дэлхийг өөрөөс ч өмнө хийгээд өгч гэж байгаа юм л да. Өөрийн ч ажил юу юм? Нэр хүндийг унгаахт л хангал. Тэгхийн бол тэр дайсныг устгах ажлыг олон нийт байгаль дэлхий өөрийн ч өмнөөс хангалттай хийгээд өгч байгаа юм л да. Гэхдээ нэг зүйл санах хэрэгтэй. Энэ юу ихтэй жирэг вэ штэ. Жинлүрийн дэнсэн дээр байхад адилхан гэж байгаа юм л да. Хэрвээ чи хүний нэр хүндийг унгааж чадахгүй бол өөрийн чинь нэр хүнд адилхан. Чи нөгөө талаан устгаж чадахгүй бол өөрөө устгаж алга болно. За 3 дугаард нь штэ. Өөрөөсөө илүү нэр хүндтэй хүнийг унгаахад ашиж болно. Тэгхийн бол өөрөөс ч хохирох зүйл маш бага. Гэтэл өөрөөс ч хамаагүй их эрх мэдэлтэй нэр төртэй хүнээ нэр хүнд нь унах юм бол хамаагүй илүү хохирол амсан. Тийм учраас бид нарын амьдрал дээр ч харагдаж байгаа шүү дээ. Өчөөхөн жижиг хүмүүсүүдийг гаргаж ирээд нэр хүндийг чинь унгаах гэж өөрийг чинь товтлуулдаг, нүүрэн чинь хөөдрөхүүлдэг. За энэ болвол энэ 48 дөрвөн зарчмын 5 дугаар зүйл. Нэр хүнд гэдэг бол эрх мэдэл төрөх тулгын чул. Хэрвээ олоод авчих юм бол амь насаараа хамгаалах хэрэгтэй. Нэр хүнд чинь унчих юм бол тэрийг нь дагаад эрх мэдлээ алтна. Хинч биш бол. Харин бусдыг унгаах юм бол нэр хүндийн сэвтэх хэрэгтэй. За энэ тулаан түүхэн туршид үргэлжилж ирсэн байна. Цаашдхан ч гэсэн бас хэвэр юм байна. Бид нар ч гэсэн ялгаа байхгүй тийм ичгнүргүй хүмүүст дурггүй байдаг шүү дээ. Ичгнүрэндээ илэх наасан нөхөр гэдэг. Энэ ичгнүргүй хүмүүс гэдэг чинь юу гэдэг нэр төрөө боддог хүмүүс хэлээд байгаа байхгүй юу? Тийм учраас жаавал одоо тэр нэг эрх мэдэлтэй хүн болохын төлөө биш. Зүгээр л өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн хүн нэр төрөө бодож гинэ гэдэг чинь бас нийгэмш чинь араатай амьтаа хорхоо шив биш. Оюун ухаантай хүн юм а гэдэг нь бас онцлог шин тэмдэг байхгүй юу? Тийм учраас нэр төрөө боддог ичих хүлчирхайтай байж сурах хэрэгтэй. За дараагийнх нь жишээл. 6 дугаар нь олон нийтээс ялгараад анхаарлын төвд орох хэрэгтэй гэсэн ийм жишээл. Анхаарлын төвд орохгүй бол ерөөсөө юу ч биш. Залхан тийсээ хамхуултай адилхан. Тийм учраас анхаарлын төвд орж иж нэр алдартай болоод эрх мэдэлтэй болох хэрэгтэй. Анхаарлын төвд орно гэдэг нь шүү дээ. Заавал сайнаар биш. Гутамшигтай, шившигтэй, дуулын шуугиантай юу ч байж болно. За энэних нь нэгдүгээр нь утаж гадаад өнгөж хэмжээр. Элдв янзын хувцсан мөсдөг ч юм уу. Эсвэл одоо ховийн одоо ямар нэгэн гаж зан гэдэг ч юм уу. Янз бүрээр маягалдаг ч юм уу. Энийг бол хүмүүс ихний үед муулж ч магадгүй, сайшааж ч магадгүй ч юм. Гэтэл энэ нь бол ерөөсөө огт хамаа байхгүй. Ямар ч падлын байхгүй. Хамгийн гол нь анхаарлын төвд орох юм жоо. Тэгхийн бол нэр алдар түрээд дараа нь эрх мэдэлтэй болох юм. Ихтэл болох юм байна. Бүтшгүй ч гэсэн хамаа байхгүй. Худгалч гэсэн хамаа байхгүй. Биелэхгүй ч гэсэн хамаа байхгүй. Ихэж үлээ ярах хэвээр. Томруулж ярах хэвээр. За энэхийн жишээ нь болтож ирээд Томас Эдисон байна. Бүтөөхөөс илүү шүү дээ. Бусдын анхаарлыг татах гэж оролддог. Өөрийгөө асар гайхамшигтай зүйлүүдийг хийж байна. Жишээлх юм бол одоо робот гэдэг ч юм уу. Бодлын жургийн аппарат гэдэг ч юм уу. Тухайн үед ерөөсөө огт байж байгаа хүмүүс сонсож байгаагүй ч үлээ ярьдаг. Тэгээ энэ шиг Элон Маск гэх юм байгаа шүү дээ. Хүмүүсийн болтож ирэх Марс руу шилжүүл сууршуулна гэж байгаа. Мэдээ тэр боломжгүй товтодорхой гэсэн ч гэсэн байна шүү дээ. Хүмүүсийн сонирхлыг татна. Анхаарлын төвд. Үнэн юм уу, худал юм уу, чадах юм уу, чадахгүй юм уу гэдэг нь бол хамаагүй гэдэг аахгүй. За 2 дугаар нь байна шүү дээ. Өөрөөсөө хамаагүй өндөр нэр алдартай хүмүүстэй барьцаалдах хэрэгтэй. Тэгхийн бол бас анхаарлын төвд орно. За энэ бол 16 дугаар зуунд одоогоос 500 гаруй жилийн өмнө Ромд амьдарч исэн Пьетро Аретино гэдэг ядуу зарч хөө ажилтдаг. Шүлэг бичдэг гэсэн хинч тоод.
Тийм учраас тухайн үеийн хамгийн нэр алдартай хүн байсан Ромын папи болтой зэрэг хошхинж элэг тухай хийсэн ийм шүлгүүдийг бичиж эхэлсэн. Ингээд болтой зэрэг анхаарлын төвд орсон юм байна. За энэний жишээ хэн байна вэ гэдэг зэрэг Мөнх Эрдэнэ байж. Саяхан 2 жилийн өмнөөс өксүүлээд том улс төрчид спорт биеийн тамирын одоотой барьжилдаж эхэлсэн байгаа шүү дээ. Будсрын дэлгийгээд. Тэгээд асар түргэн одоо анхаарлын төвд орсон. Өөрийнх нь хэлж байгаагаар бол Facebook дээр хамгийн олон дагагчтай хижиж байж байгаагүй. Тэр бас ортой гэж бодож байна. Би бас дагаад үждэг байлаа шүү дээ. За дараагийнх нь арга нь юу гэхтэй зэрэг үл ойлгохдох учир битүүлэг баг. За энэ бол бас анхаарлын төвд орно. Тэр тусмаа нэгэнтээ биш дээ нэр алдар олоод авчихсан хүмүүсийн хувьд илүү их үйлчлэгэд. За энэний жишээ нь болтой зэрэг Пабло Пикассо байж. За Пабло Пикассо яадаг вэ гэхтэй зэрэг бид нар бүгд мэддэж байгаа. Бага насны хүүхдүүдийн журсан журах шиг гачин сонирмж орчсон байдаг. Тэгээд тэрийгэн болтой зэрэг маш гүн гүнжгээ учир утгатай урлагийн өндөр түвшинд хүрсэн гэж ярьдаг. Тэгээд тэр зургийг нүчсэн хүмүүс бас өөрөө болтой зэрэг маш гүн гүнжгээ утга учирыг ойлгосон урлагийн маш өндөр түвшинд хүрсэн гэдгийг илэрхийлэхийн төлөө яг шалдан хааны үдгэртэй адилхан ойлгоцглоо мэдчихлээ. Тийм мэдрэмжтэй байна. Пикассо маш гайхамшигтай гэж тэгж ярддаг. Тэгээд тэр зургийг өндөр үнээр худалдаж аваад гэр орондоо байрлуулдаг. Гэтэл үнэн хэрэгтэй юм ба шүү дээ. Тэр бол ямар ч утга байхгүй. Ямар ч урлаг соёлын өндөр түвшинд хүрсэн зүйл биш. Мэдээж байна шүү дээ. Тэрийг сайдар шинжилээд үчих юм бол зарим нь бас тодорхой хэмжээнд урлагийн түвшинд хүрсэн байж болох гэсэн дийлэнх жургууд нь болтой зэрэг тийм ямар ч утга байхгүй шал дэмэж билээ. Зүгээр л тэр шалдан хааны үлгэр үргэлжилж байгаа гэдэг. Өөр юу ч биш. За Ромын түүхэн дээр бас болж өнгөрсөн байна. За энэ бол биш дээ. Пунисиагийн дайны үед Ромчууд Картаж улстай байлдаж байж л та. За энэ Картажинхэн чиргийн жанжин бол Ганнибал гэдэг нэр алдартай. Овсоосон батай ийм хүн байж. Гисэн ч гэсэн алдаа гаргаад далайд хашигдсан хонхор гажир Ромын бүслэлтэд орцсон байна. Ингээд Ромын чиргийн жанжин Фабиус маш их баярлаад. За энэ удаал энэ дайсныг Ганнибалын устгах боллоо гэд өөрийн баярд сэргэн дагуулаа хүрээжсэн. Тэгсэн чинь шүн гинтгэн байж шүү дээ. Ганнибалын чиргийн хооронгоос маш олон галууд дүрлжээд тэнгэрийн од гажир дээр уугаа ирсэн шиг. Тэгээд бүрүүн дуу хангинаад Ганнибалын чирэг чөөхөн гэсэн чинь ерөөсөн тийм биш. Асар олон чиргүүд уулан билээс Фабиусыг чиглээд ирсэн. Тэгээд үнэхээр эн чинь ийм олон чирэгтэй байсан юм уу? Эсвэл одоо энэ Элдв Янсын дуу дуулалдаад шулмын чирэгч юм уу гэд айгаад нэг шин юу ч хийж чадахгүй харсаар байтал ба шүү дээ. Үүрч байсан. Өглөө босоо үтсэн ч юм болтой чирэг. Ганнибалын чирэг аль хэдийн алга болчихсон байна. Энэ тэндгүй шатаж өгсөн өхрүүд байна. Тэгсэн чинь Ганнибал ямар арга хэрэгэлсэн байна вэ? Өхрүүдийн дээр нь болтой чирэг хуурай модны мөчрүүд явуулаад ачиж тавиад гал асаагаад тэгээ ийшээ тийшээ хөөгөө явуулчих. Тэгсэн чинь галын очирны шин тийшээ өсөрнө. Өхрүүд нь шатаад мөөрөлдөн. Тэгээ энийн болтой чирэг бүрөө гэж андорсон байна. Чиргийн олон болж харагдсан байна. Хөдлөөд явж исэн байна. Манай Монголын түүхэн дээр бас байдаг. Хүн болгон 3 одоо гал асаа гэдэг. Ингээд дайсна чиргийг хуурж исэн. Тэр бол хөдөлгөөн ба. Тэнгэрийн од гажир дээр буугаа ирсэн шиг олон хүн байна. Олон чирэг байна гэж харагдана. Энэ бол бүр үхэр дээр гал тавиад төмөрдөд хөөчсөн учраас хөдөлгөөнтэй байсан байна. Бас бөрөө шиг одоо мөөрөлдөд дугарч исэн байна. За энэ нь бол байж та. Энэ үл ойлгохдох учир битүүлэг аргыг хэрэгсэн чи. За манжууд бас ийм арга хэрэгсэн байна. 1600-аад оны ихэр шүү дээ. Манжууд цагаан хэрмийг даваад Бээжингийн ижил явсан. Ингээд тултай зэрэг 300 гаруй жил хятадын ноёрхсон чин улс байгуулсан юм байна. За энэ үед манжууд тултай зэрэг шүн тэмээ унаад амандаа ганс жуугаад хятадын цагаан хэрмэд давж орж ирсэн. За энийг харсан хятад чиргүүд тэмээ ерөөсө харж байгаагаа учраас шөнийн харанхууд луу байна гэж андуурсан гэдэг. Тэгээд амандаа ганс татаад гал утаа байгуулаа явж ирснийг луу амнаас гал утаа байгуулж ийн гэж тэгж ойлгосон. Тэг энэ бол тэнгэрийн цэрэг байна гэд бууж өгсөн. Байлдалгүй. За ингэж одоо бас сурвалж холоодод бичсэн байдаг.
За ийм учраас ам байна шүү дээ. Роберт Гринс нэгдүгээрд байна шүү дээ. Ямар ч нэр алдар байхгүй үед яг уу. Бусдын анхаарлыг өөрлөгөнд татах хэрэгтэй. За энэ бол нэр алдартай болно. Нэр алдартай болоод эрх мэдэлтэй болгохын эхний алга. Хоёрдугаард нь байна шүү дээ. Анхаарлын төвд орсныхон дараа байна шүү дээ. Хижээч нэг л хэвийн үзүүлбэрээр хүмүүсийг уйдаж болохгүй. Тэрийг мултай ширэг түргэн өөрчилж хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол янз бүрийн жижиг тоглож үзүүлэх хэрэгтэй гэсэн үг. За энэний төлөө болтой жирэг учир битүүлэг байдаг ч юм уу. Эсвэл нэр алдартай хүмүүсүүдтэй барьцлагдах ч юм уу. Гадаад өнгөжмж өөрчлөлтөх ч юм уу. Гэх мэтийн асуудлууд ярьсан байна. Гэхдээ юм байна шүү дээ. Өөрийн дарга босс тухайн талбарын хамгийн их эрх мэдэлтнээс ялгарч тэднээс дээгүр гарч болохгүй. Тэгвэл бучаад болтой жирэг ашиггүй байдлаар. За энийг бол өнгөрсөн удааны яран дээр бас ярьсан. Хичнээн их авьяас чадвартай байсан ч гэсэн эрх мэдэлтнээ дээр гарч болохгүй. За энэний бас нэг жишээ байна. Энэ хэн бэ гэдэг жирэг Лола Монтис. За энэ Лола Монтис бол 1800-аад оны эхний хагасад амьдарч ирсэн. Эмэгтэй жижигчин нийгмийн зүтгэлтэн маш их одоо дуулын шуугантай ийм эмэгтэй байсан. Бүр Германы Людвиг хааны нуу чамрах хүртэл болж амжсан. Өнөөдрийнхөр бол одоо маш үжигсэнтэй чарайлга мис. За энэ хүнээ тухай дараа нь устдыг дөрөнгөө ярина. Өнөөдрийн ярих зүйл нь юу гэхтэй жирийг 1850 онд Лондонд Шекспирийн хамгийн алдартай Макбет гэдэг жижигийг тавьсан. Энэ үед нь болтой жирийг Английн нэр алдартай яжгууртнууд бүгдээр ирж үчсэн. За энд нь бол Английн хатан хаан Викторийн хүртэл байсан. Хунд тайж Альберттайгаа хамт ирээд үчсэн байгаа. Ингээд хүмүүс бүгдээр суудалтаа сууснаа дараа хатан хаан орж ирсэн. Бүгдээр одоо алгадчихсан. Хөндөтгөл үжсэн. Тэгсэн чинь хатан хааны суудалтаа суусны дараа нөгөө талыг нь хаалгаад Лола Монтис орж ирсэн гэдэг. За Лола Монтис бол бас ячууртан байсан учраас урилга өгсөн. Тэгээд бол аламсан дэтэмж өгсөн. Өслөг гоё хувцсан өсчихсэн. Ийм үжигсэнтэй одоо эмхтэй ороод ирсэн чинь хүмүүсийн нүднээ харж бүгдээр одоо Лола Монтис төр тусаад хатан хаанаас илүү алга ташаад шүгэлдээд жигтэх юм болсон. Ингэж бусдын анхаарлыг өөрийн биед нь татаж чаддаг. Ийм эмхтэй байж л та. Гисэн ч гэсэн тэр өдрөөс хойш Лола Монтисын Англид амьдрал нь дууссан. Хэн ч гэсэн ажил даваагүй хамтарч ажиллаа. Яагаад гэвэл жирэг хатан хаанаа дургуйчлыг хөргөсөн. Урдуур нь ороод ирчихсэн учраас нарных нь гэрлээ хаачсан байна. Тийм учраас анхаарлыг татаж болдоо. Гэхдээ бас болгоомжтой байхгүй болохгүй гэж сануулсан байна. За тэгвэл жалгаад 7 дугаар хууль буюу 7 дугаар дүрм чарчим хэлье. За энэ нь юу вэ гэдэг жирэг өөрийнхөө ажлыг бусдаар хийлгээд ашигын харин өөрөө хүртжээ гэсэн ийм жил байна. За энэ бусдын одоо авьяас чадвар мэдлэг ухааныг өөрийнхөө хэрэгцээнд ашиглаж сурах хэрэгтэй. Түүхэнд гарсан нэр алдартай дийлэнх хүмүүсүүд бол тийм байсан гэж. Ягаад гэвэл жирэг нэг хүнээ авьяас чадвар, нэг хүнээ хүч чадал, нэг хүнд оногдсон чанх ухчаа амин нас бол хэмжээтэй байдаг. Тийм учраас ганцхан өөрийнхөө хүч чадлаар явах юм бол юунд ч хүрч чадахгүй. Тийм учраас Исаак Ньютон хэлсэнтэй адилхан байна шүү дээ. Бусдын мөрөн дээр жогсож сурах хэрэгтэй юм байна. За одоо түүхэн жишээ татъя. За энэ бол бас Томас Эдисонтай холбоотой. Томас Эдисон бол шүү дээ 1300 гаруй нээлт хийсэн гэж ярьдаг. Гэтэл шүү дээ. Нэг хүн өөрөө яагаад ч гэсэн нэг насандаа ийм олон нээлт хийх болж байгаа. Энэ олон нээлтүүдийг хийсэн нь болтой жирийг. Мэдээж Томас Эдисоноос гадна Томас Эдисоны жогсож байсан Хөлинкэн Лумидор байсан олон мянган ажилтнуудынх нь хүч чадал юм гэдэг. За ийм зүйлийг энэ дээр хэлсэн байна. Томас Эдисон бол шүү дээ. Мянган жилийн хамгийн том чохон бүтээгч нээлт хийсэн хүмүүс. Эннийх нь нэгдүгээр жагссан байдаг. Гэтэл энэ бол ганцаараа энэ бүх нээлтүүдийг хийгээгүй. Бусдын хүч хөдөлмөрийг ашиглаж чаддаг байсан. Тэгээд өөрийнхөө нэр дээр авдаг байсан. Тэгж битсэн байгаа юм. Бид нар бол багтаан Томас Эдисон гэдэг жирэг ганцаараа одоо тэгээд суугаад эрдэм шинжилгээний ажил юм уу жохон бүтээх ажил хийдэг байсан гэж ойлгодог байсан. Гэтэл биш Томас Эдисон ч том компани чахрал юм байна. Доороо олон ажилтнуудтай том хөрөнгөтөн байсан юм байна л да. За энэних нь нэг жишээ нь болтой жирэг Никола Tesla-г ашигласан гэдэг юм. Никола
Tesla болвол Европод ажиллажсэн. Бүр Edison компани салварт ажиллажсэн гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дэлхийн хэмжээний том компанитай байсан байх нь шүү дээ. Тэгээд Америкт ирээд Edison-ы дараа ажиллахаар болсон. Edison-тай зэрэг ажилласан. Ягаад гэвэл энэ Tesla гэдэг бол маш их авьяас чадвартай. Жив жинхнээс нь жохон бүтээгч хүн байж л та. Ингээд Edison болвол энэ чахалгаан хөдөлгүүрийг сайжруулах төсөл дээр ажилласан. Хэрвээ энэ хөдөлгүүрийг сайжруулад шинжилж чадах юм бол Теслад Томас Эдисон $50,000 өгье шилсэн гэж байна. Энэнд нь итгэхэд болтой зэрэг Тесла өдөрт 19 цагаар нойр хоолгоо ажилласан. Тэгээд энийг болтой зэрэг үндсээр нь сайжруулад чадчихсан юм байна. Тэгээд энэ ажлын жахрал Эдисон танилцуулсан юм болтой зэрэг маш их баярлсан гэдэг. Тэгээд Тесла одоо $50,000 өгөөч гэсэн байхгүй юу? Хөсөө авъя гэж. Тэгэхээр нь Томас Эдисон хэлсэн гэдэг. Тесла минь дээ чи одоо ядаж нэг Америкийн хэлж үгийг ойлгосрооч. $50,000 гэдэг чи Америк хэлж үг байхгүй юу? Тийм тогтсон тоо биш ээ гэд маш өчүүхэн шан харамж өгсөн гэдэг. Ингээд Тесла болтой зэрэг бүлэгч ялгсан шиг болсон. Тэгээд Эдисоны дор ажиллах дургуулад Жорж Вестингхаусийн дорж ажилласан. Тэгээд одоо өнөөдөр дэлхийгэрэн хэрэгжилж байгаа энэ ховсог гүйдэлтэй жахалгааны онолыг боловсруулад практик хэрэглэгээ ашиглах аргуудыг амьдрал нэвтрүүлсэн юм байна. Гэсэн ч гэсэн энэ ховсог гүйдэлтэй жахалгааныг Westinghouse хөгжүүлсэн гэдэг нэрийг авсан. Тэгвэл энэ араажуу толгойныг бас Tesla нээсэн. Гэтэл нэрийн нутагтай зэрэг Marconi гэдэг хүн авсан байдаг. Гэгмэтэр Tesla бол олон жил бүтээсэн ч гэсэн дандаа жохон бүтээгчнийхээ нэр алдрыг бусдад хулгайлгадаж байсан байна. Томас Эдисон хэлсэн үг байдаг юм байна л да. Бид нар заавал яагаад математик сурах ёстой юм? Хэрвээ математикийн бодлого хэрэгтэй юм бол тухайн үед нь бид нар математик хөсөлж аваад бодуулчих болно гэж тэгж хэлсэн байдаг. Энэ 16 дугаар зууны сүүлч 17 дугаар зууны эхэнд Германд биш Петр Пол Робинс гэдэг журагч амьдарч байсан. Дундад зууны үеийн алдартай жургууд байдаг. Дийлэнх одоо жургийн номонд орчихсон энэ тэн чимэглэстэй байдаг. Тэр алдартай жургуудын дийлэнхийн болтой жиргэн Робинс журсан гэдэг. Гэсэн ч гэсэн Робинс өөрөө тэр бүх жургаа жураагүй гэдэг. Журагчнуудыг хөсөлж авчираад жургалдаг байсан. Ингээд том жахаалга өгсөн жахаалагчд нь хөрөөд ирэхдээ жирэг. Журагчнуудаа хөөж явуулаад өөрөө ганцаараа жураад чосч байгаа юм шиг ийм байдлаар жүжиглдэг байсан гэдэг. Тэгтээ жирэг нь хүмүүс гайхдаг. Робинс үнэхээр маш авьяас чадвартай. Энэ олон жургуудыг өөрөө ганцаар журч байна гэсэн. Ийм байдлаар байна шүү дээ. Энэ нэр алдартай хүмүүсүүд бол юу гэхтэй жирэг. Ягаан чөөвөр чонтой адил. Бусдын барьсан итши очоод буляаж авдаг. Эсвэл тэнгэр дээгүүр эргэлдээд нисчээ элетэй адил. Хаана улай байна? Хаана бусдын барьсан идэж байна? Очоод тэр шүүрж авъя гэж эргэлждэг. За энэ тухай байна шүү дээ. Бие хүнээ хөгжлийн ном. Бас олон дахин гарч ирдэг. Бид нар яагаад мөнгөтэй болох хэрэгтэй юм бэ гэж. Мөнгөтэй болох юм бол чаг хугацааг худалдаж авч болно. Өөрийнхөө хийх дургуйч юм уу? Чаг маш их үрдэг ажлыг бусдаар хийгдэж болно хөслөд. Тэгхийн бол өөртөө асар их чаг гарч ирж байгаа. Тэрүүгээр өөрийнхөө дуртай зүйлийг хийж болно. Хүснээр амьдарч болно. Ийм учраас түүхэн жишээг авч үзсэн ч гэсэн өнөөдрийн бие хүнээ хөгжлийн онол сургаал номуудыг харьцуулж үзсэн ч гэсэн боломжтой болвол өөрийнхөө доор хүн ажиллуулж сурах хэрэгтэй юм. Тийм бол өөр чинь нэр алдар чаг хугацаа хоёулаа жирэг орж ирнэ. За энэ нь бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь яг хөвгтэй жирэг. Дэлхийн ертөнцийн дээр чи ийм хүмүүс байдаг юм байна. Тийм учраас яах вэ? Теслатай адилхан өөрийнхөө бүтээлээ бусдад алдаж болохгүй, хулгайлгадаж болохгүй. Энэ талаас анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн дийлэнх пүүс компаниуд тийм байгаа шүү дээ. Ажилчдынхаа бүтээлээ хулгайлаад өөрийнхөө пүүс компани болгочихж байгаа юм. Үүсгэн байгууллагын нэр дээр авчиж байгаа юм. Ингэж хулгайлгахтаас болгоомдох хэрэгтэй. Энэ улс төрчдөд ч гэсэн ялгаа байхгүй. Улс төрчд өөрийнхөө хэлэх үгийг бусдаар бэлдүүлдэг. Хэрвээ биш тэ тэд нарт үгийг бэлдэж өгөхгүй юм бол тэд нар биш тэ ганч сонгол авч чадахгүй гэж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогдсон Барак Обама бас тийм байсан. Бэлдсэн үг уншаадалж хөстэй байсан. Тэгээд гайхамшигтай итгэжсэн нэр алдрын өрт авсан. Исаак Ньютон хүртэлсэн байгаа шүү дээ. Аврах биетийн мөрөн дээр жогсноо гэж. Энэ юу гэсэн үг вэ? Ямар нэгэн амжилт нь өнгөрснөө ухаан бусдын олсон амжилт нээлтээр тулгуурладаг үг юм а гэж. Тэг тайлбарсан.
За Герман улсыг нэгтгэсэн агуу хүчтэй улс болгосон Бисмарк бас хэлсэн гэдэг байгаа шүү дээ. Бисмарк юу гэж хэлсэн бэ гэдэг зэрэг. Тэнгүүд өөрийнхөө алдаан дээр суралцдаг. Харин ухаантнууд би болвол бусдын алдаанаас суралцдаг юм а гэж. Заавал бүх хэмийг өөрөө хийгээд алдаад тэрнээсээ дуршдаг сургамж олоод амьдрнаа гэсэн үг биш ээ. Бусад хүмүүсийн алдааг харж байгаа тэндээс сургамж авч болно. Тэгвэл чахан тэмрэлттэй шүү дээ. За ийм зүйлүүд энэ 7 дугаар дүрм дээр нь бичсэн байна. Ганчхан өөрийнхөө борж ирэхээр яваад амжилтанд хүрдэггүй юм аа. Эрх мэдэлтэй болж чаддаггүй юм аа. Тэрний төлөө болохтой зэрэг бусдын хүчийг бас ашиглаж сурах хэрэгтэй. Гэхдээ биш шүү дээ. Томас Эдисонтэй адилхан. Энэ болвол Америкийн хэлж үг юм аа. Өөр чин $50,000 төлөхгүй гэж. Тэгэж хүнээ хөдөлмөр мөлжиж болохгүй. Бусдын хүчийг дайчилсан юм болвол хөлс мөнгө шан харамжийн сайн өгж хэрэгтэй. За өнөөдрийн ярих төгсгөлийн жийл нь болтой зэрэг. Энэ номын 8 дугаар хууль буюу дүрмжирч байна. Энэ номын 8 дугаар дүрм буюу урих таваад хүлээх гэсэн жийл. За энэ дээр болвол биш та олон жийл ярмааргүй байна. Өнөөдрийн яраа их чаг авч авах учраас 5 жийл ярьчлаа. За энэ нь болвол энэ гарчтайгаа адилхан. Урих таваад хүлээх хэрэгтэй. Хүч чадалтай өрсөлдөгчий болвол өөрийнхөө уриханд оруулах хэрэгтэй. Хэрвээ хүч чадалгүй сул дорой юм болвол чаг алдахгүй түргэн шуурхай товтлох хэрэгтэй гэж энэ дэр бичсэн байна. Энэ л зэрэг байлдааны аргууд болчих учраас энэ дээр нэг их дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй. Энэ дээр болвол Наполеоны жишээ татсан байна. Наполеон болвол дайнд ялгадаад чөлөгдсөн байж байгаа. Чөлөгдөж байх хугацаанд нь болвол Европын орнууд Францын нийгэм улс төрд өөрчлөлт гарсан. Ингээд Наполеон болвол оргож гарч ирээд буцаад Францын хаанаар 100 өдөр ажилласан. Эргээд дайнд ялгадаад дахиж чөлөгдсөн. За энийг болвол урих тавьж Наполеоныхон доор ажиллаж исэн гадаад хэргийн сайд Телеграндын жохон байгуулсан явдлаа гэж хэлсэн байна. Энэ болвол зориуд дахиж хаан болох энэ өгөөш энэ урихыг тавьж хаан болгоод дахиж одоо хижээч сэргэшхүү босчхүү болтор нь унгасан гэж ингэж бичсэн байна. Энэ болвол бас яг оргуу жил биш юм байна. Өнөөдөр ч гэсэн биш. Хэрвээ албан байгууллага гэдэг ч юм уу. Улс төрийн нам бүлгийг унгаа хийх юм болвол хамгийн муу хүний удирдлагад даргаар тавих хэрэгтэй гэсэн ойлголт байж байгаа. За энэ болвол яг энэ арга хэрэглэж байгаа. Тэгвэл тэр тухайн хүн нам бүлэг тэр чигтээ унаад дахиж босч ирж байгаа. За манай Монголын түүхэн дээр гарсан хамгийн алдартай жишээ нь юу гэх юм болвол Богд хаант Монгол улс. Тухайн үед яжгууртнууд лам нар шарын шишинд маш их сүсэг бишрэлтэй байсан учраас Богдыг хаан дөргөмжилэх нь манжаас салж тусгаар тогтнох хамгийн амархан арга байсан. Ингээд туурууд тусгаар Монгол улс байгуулсны дараа энэ төвд ламыг авч хаяад бүгд найрамдах Монгол ард улс байгуулагдсан. Богд хаант улсын үед шарын шишин оргилдон хүрээд Суид тогтлынхаа дагуу унж алга болсон. Ингээд товсголж засгийн газар байгуулагдаад орчин үеийн соёлын шинжилгээ ухаан нэвтэрж шинэ үеийн хүчрхэг монголчууд бий болсон байдаг. Бисмарк бас хэлсэн гэдэг юм л да. Би буг агнахтаа хамгийн анх олж харсан буга ерөөсө хежиж бууддаг. Олон бугнууд чуглаад ирэх үед нь бууддаг юм а гэж. Тэгхийн болвол заавал нэгийг онно гэж. Өөрөөр хэлэх юм болвол нарийн тоочолоод урхандан оруулсны дараа хөдлөх хэрэгтэй гэсэн үг. За ингээд энэ бүлгийн хөлтэй жирийг товчлоод өнөөдрийн ярааг өндөрлөе. За өнөөдөр Роберт Гринсийн бичсэн эрх мэдлийн 48 хуулийн 4-өөс 8 хүртэл 5 хууль ярьлаа. За энэнийх нь нэгдүгээр нь болж өгвөл баг яр зайлшгүй шаардлага байсан ч гэсэн баг яр гэж чөөн ярахын ач холбогдлыг ярьсан байж байгаа юм. Тэр тусмаа эрх мэдэлтэй нэр төртэй хүмүүс болвол үгэн хичээж ярах хэрэгтэй. Урт хэл хүжүү ороож уртаа хормой хөл ороно гэсэн үг байгаа. Одоо Японд ч гэсэн ялгаа байхгүй. Том улс төрийн алуу хашиж байгаа хүмүүсүүд ганц алдаатай үг хэлэхдээ буруу хүлээгээд алуун тушаалаас огчирж байгаа юм. Дахиж хижээч улс төрд буцаж орж ирэхгүй. Тийм учраас ам байж та. Үгэн сайн чигэнж зөв ярьж сурах хэрэгтэй байна. Хүмүүс болвол өөрийн чинь яраагийг чухал гэд сонсож байгаа юм биш. Өөрийн чинь ярьж байгаа зөв байна уу буруу байна уу? Тэрийг хэвтэж чигэнж байгаа юм. Хэрэв буруу ярьсан юм болвол
энэ хүн тэнэг юм байна. Бидний төлөөлж удирдах чадваргүй юм байна гэсэн ийм дүгнэлт тавь. За энэ дээр устж ирэг Оросын эрхчлөөний хөдөлгөөний удирдагчийн нэг Рилиевын чиг ус тассан байна. Өөрийн нутагт ирэг чаажаар авах болж л доо. Дээс насраа унч. Тэгсэн чин харж гинөө та нар энэ Оросоор юу гэж юу хийж чадах юм болчих. Ятаж ойлгохтойхоо хүн дүүлж чадахгүй байна гэж хэлсэн гэдэг. Тэгсэн чин хаан игдүүн хүрээд өршөөлийн бичгтэр гарын өсгөж орсон. Маргааш нь илүү том, илүү бүх дээс бэлдэж хагаад 31 настай Рилиевыг дүүжлээ алчсан юм байна. Ийм учраас хэл аман хичээж болгоомжтой байх хэрэгтэй. Энэ болвол эрхэм мэдэлд хүрсэн хүмүүсүүд, нэр алдартай болсон хүмүүсүүд өөрийн байр сууриа хамгаалжуулдаг бас нэгэн хамгийн чухал арга техник нэг юм байна. За 5 дугаард нь устгаж ирэг өөрийнхөө нэр хүндийг амь насаараа хамгаалж бай гэж. Нэр хүнд шиг үнэтэй баялаг хүнд байхгүй. Эрхэм мэдэлтэй болъё гэх юм бол нэр хүндийг олж авах хэрэгтэй. Эрхэм мэдэлтэй болоод нэр хүндтэй болчих юм бол тэр нэр хүндөө амь насаараа ч болтугай дэнчин тавьж байгаа хамгаалах хэрэгтэй. Яагаад гэвэл нэр хүнд ч унаад ирэх юм бол та юу ч биш болно. Хүн болгон өөрийн чин дээр нулимна. Тийм учраас өөрийнхөө нэр хүндийг сэвтүүлэхгүй байх хэрэгтэй. Худлаа хэлж, хулгай хийж болохгүй, хуйлж ирж болохгүй гэсэн. Авилга хээл ахвал авч болохгүй. Арууд гүйж болохгүй. Энэ болвол өөрийн чин нэр хүндийг сэвтэж байгаа. Нүүрэн чин хөөдрөгч явдал юм байна. Үнэнхүү улс Монголынхоо төлөө чүтгэж чаддаг байх хэвээр. Тэрийг харуулдаг байх хэвээр. Тэгхийн бол өөрийн чин нэр хүнд сэвтэнэ гэж байна. За 6 дугаар зүйл нь юу ихтэй жирэг. Олон нийтээс ялгарх хэрэгтэй. Бусдын анхаарлыг өөрөнд татах хэрэгтэй. Тэгжээж ил хүн нэрт гарна. Нэрт гарч ижил хүн эрх мэдэлтэй болно. Тэгж чадахгүй бол хижээч эрх мэдэлтэй болж чадахгүй. Албан байгуулагч ялгаа байхгүй. Удирдлагуудынхаа анхаарал өртөж ижил албан тушаал ахина. Тэд нарт хийсэн бүтээсэн юм харуулж чадчихжил чалах өснө. Тийм учраас эхнээ ээлжинд хийх ажил нь юу гэдэг анхаарал төртөх гэдэг юм л да. Энэ нь болтой зэрэг сайнарч болно, муугарч болно, шившиг хутгамшигтай байсан ч болно. Ямар ч байсан ихнээ ээлжинд анхаарлын төвд өртөх хэрэгтэй. Энэний төлөө өмсөж юөх, үсгэж гэсээ өгсүүлээд нэр алдартай хүмүүсүүдтэй барьчилдаг гэдэг. Учир битүүлэг онцох шиг байх гэдэг олон аргуудыг хэрэглэж болно. Нэр алдар гэдэг бол өөрөө ч хамгаалах живсэг мөнгө гэж байгаа юм. Алдар нэртэй хүнтэй хинч халдаж чадах. За 7 дугаар хууль нуттай жирэг өөрийнхөө ажлыг бусдаар хийлгээ. Ашиг шимийн өөрөө хүртэж бай гэж. За энэ болвол сонсоход их харгис юм шиг боловч яг үнэн хэрэгтэй болвол түүхийнч, биологийн бас нэг хууль жий тогтол юм байна. Хатан зүгээтэй адилхан. Цөөвөр чонтой адилхан. Эргэлтэн сэтгэг илээтэй адилхан. Ягаад өгтөж ирээ бид нар чах ухчаа хүч чадал хэмжээтэй байна. Тийм учраас урд хүмүүсийн дуршлагаар тулгуурлах хэрэгтэй. Шинжлэх ухааны олд амжилтыг ашиглах хэрэгтэй. Хамт олонныхоо хүчинд тулгуурлах хэрэгтэй. Тэгжээж хийж бүтээн амжилтанд хүрнэ, нэр алдартай болно. Исаак Ньютон хүртлээсэн байна шүү дээ. Аврах бичтүүдийн мөрөндөр жогсооч гэж Бисмарк бас хэлсэн байна. Өөрийнхөө алдаан дээр биш, бусдын алдаанаас суралцаач гэж чах хугацаанд хэмнэлттэй байх нь шүү дээ. Тийм учраас бид нар өнөөдөр ганцхан борж өрхрэн зүтгэнэ гэдэг энэ хуучин ойлголтоос салгаж чагвалж л доо. Дэм дээсэрчмэндэн байх хэрэгтэй. За хамгийн сүүлд нь 8 дугаар зүйл нь юу гэхтэй зэрэг урих тавиад үлээх хэрэгтэй. За ингээд байна шүү дээ. Өнөөдрийн ярьсан зүйлийг товчрангойг ярьлаа. За дараагийн удаа жалгаад бас энэ номыг үргэлжлүүлээд ярина. За энэ номон дээр болвол бид нарын санаанд байгаагүй тэгсэн мөртлөө байна шүү дээ. Түүхэн турш хэрэглэгдэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн байна шүү дээ. Үн чанаа алдаахгүй амьдрах ухаанууд, арга туршидгууд бичигдээд ороод ирсэн байна. За энэ ном болвол дэлхийн дийлэн календар хэвлэгдсэн хүн болгон ширээнэ ном болгоод уншиж байгаа. Тийм учраас бид нар бас мэдэх хэрэгтэй. Энийг бид нар мэднэ гэдэг нь муу ухаанд суралцаа гэсэн үг биш. Өөр хүмүүс бид нартай ингэж харилцаж магадгүй. Хүмүүсийн арга мөхөнд унахын төлөө бид нар бас жавчхоос нь мэдчих хэрэгтэй. Үр хөвгөдөө сургаж хэрэгтэй. Энэ орчлон ертөнц хүнээ амьдардаг гэдэг чинь тийм ч амархан биш шүү. Ийм хууль дүрмүүд чаанч үйлчилж байдгийн шүү гэдгийг хэлж сургах хэрэгтэй. Анхаарал авах хэрэгтэй. Тэгжээч л өнөөдрийн энэ хөндөгчөө чаг хугацааг
даван туулна. Муур нуухаар сайн илчил гэсэн үг байдаг байхгүй юу? Ийм зүйлүүд орж чинь гэдгийг мэднэ гэдэг нь бид нар бүгдөө амжилт бүтээлтэй, ад жаргалтай, сайн сайхан амьдрахын үндэс юм байна. За, анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаарыг бас заавал сонсоорой. Бас маш сонирхолтой зүйлүүд ярьсан байж байгаа.